Үгүй. Ай. Эрхэм сонсогч таны өдрийн ямар амгалан айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радиогийн Янагийн шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 9-р сарын 18-ны баасан гараг 2020 он гарсаар 261 хонсон бол шинэ он гарахад 104 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа таваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг яахуу нэвтрүүлгийн 450 дахь удаагийн дугаар энхүү эхэллээ. За нэвтрүүлгийн шууд эфир толгойд хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сава брендийн жимсний чанам болон за доктор Уна брендийн Мала Мола хүүхдийн шүдний оо гарын шингэн саван за мөн супер хариуцлагч ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн нэр уран цэцнэр ярхан гэдэг Яна байгаа. Нөгөө энэ дээр нөгөө нэг хамгийн надад бодог хамгийн түрүүнд бодогдсон юм. Та хоёр нөгөө синглэдээс 3 үзсэн үү? Тэн дээр нэг хадаан гэд дүр байдаг аахгүй ингэж ярина. Эртний сан субош гэдэг үгүйснээр гэж ярьдаг тийм зүгээр л ярьж байгаа нь тэр заяа. Тэр шиг нөгөө нэг аав ээж нар гэдэг үстэй. За хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ирж байгаа л тийм. Амар уран цэцнэр ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Чи тэр багтах уу? Үгүй. Яагаад би багтана гэж. Надад чи гадар явахдаа гэрлэгээ цэцэрлсэн гэж ярьсан. Заас арай. Навны багаар нэмсэн авчихсан. Араа суурсан ингээд уцаар ярьсан явж исэн чинь өө тэр гэрэл тийм байна нэмтэрсэн чинь нэг мэдээ уншиж байгаа юм шиг ярьдаа гэж. Би тэгээд ингэсэн мэдээ уншиж. Би ч өгдөл таксис ухта. За гэрлэгээ цэцэрлсэн өдрийн мэд. Би зоот юм байна гэж бодоод. Яа, заас арайчтэй нэрээ. Хөө тэгж ярьдаг хүн одоо байдаг юм уу? Харин тий байд юм уу? Байдаг баха. Үгүй ээ, ерөнхийдөө за одоо жишээлбэл заяа. Нөгөө манай алтуу ийг штэ тий манай ажлын газрын Агийн. Агийн аавыг та хашаахаа мэдж байгаа штэ. Би тэрийг гой болтоо дээр угтаж авч байгаа байхгүй юу? Угтаж авангуудаа л цаа ингээд бүр ингээ хангаатал замдаасаа яваад ирүү гэхийг л тий хаа амар гоёор асуугаа штэ. Тэр чин бол тавилт байхгүй юу? Угаасаа хүн угтаж авч штэ. Тэр чин гой үгээл хэлнэ штэ. Би ч гэсэн ядаж үг бичиж авч байгаа л хэрвээ наа хүн гооч юм эрдэнэ бэлдэн үстэй чи тэгтээ хардаа тэр чин цаанаасаа нэг өгөгдөлтөө хүн байгаад байгаа байхгүй юу? Цэцэн өгөн тэр чинь байгаад байгаа байхгүй юу? Өгөн ингээ цээжинд нь ингээ байж байгаа. Үгүй за яах вэ? Тийм хүмүүс яг тэгэд ярихаар чи бит хэд чин тэгэд ярингууд шууд гэд ярих үггүй болчихсон. Тий харин ашиглаар бүр ингээ шоконд ороод юу гэж ярихаа өөдөөс нь яаж ярихаа мэдхээ болчихж байгаа байхгүй юу? Тийм байлээ. Та хоёр тэгээ хөтлөгчнөрөө орон цэцэн ярьж чадаагүй юу? Юу байр? Надад чи сонсон юм намайг жоохон байхад өвөө намайг нөө даалуу тоглохтой амар авч өгдөг ус ахгүй. Даалууны өвөө минь жинхэнэ ярьдэн шүү. Яасан энэ чавганц 8 гээл хоорондоо амар гоё шүү. Азгүй байгаад яоц хөвөр иднэ. Зүгээр бид нар л зүгээр yes иднэ. Бид нар л зүгээр юм байгаа байхгүй юу? Тэгин чи дээр үе юмс амар гоё даалуу. Чи тэгээд өөртөө хэлээр гоё уран цэцэн ярьж байгаа тийм yes. Ахаа. Надад яоц юм аа гэж үнэ. Тэр чинь бол тусдаа хэлдэг штэ. Тэгэл тэр чинь бас цээжлэн тий. Тэгэл хардаа тэр жанлим хэлж мэлж байгаа тий. Тэр үгийг цээжлээ тэр гоё сонсогддог юм ингээд ярьж байгаа хүмүүс ч бас айгу гоё байдаг байхгүй юу? Тоглоход. Гоё. Тийм тий. Тэг зарим Миний ганц тогтоосон нь сарлаг долоо гэдэг байдаг штэ тий. Сарлаг долоо гарангууд сарлаг өхрийн санаа муу сармай дэлээ хормой. Маяг татал сарлаг долоо ирээсээ. Ганц мэддэг үг. Тэгэл одоо энэ үгийг хэлэхэд гоё байгаа байхгүй юу? Тэгэхэд ааха иднэ ажиалаа. Бид нар бол тийм үү? Манай ажлынхан заяа амар ийм хартаа шортой хүмүүс идэв чинь ерөн заяа. Ингээд би ингээд даалууд болгоор бүх цагийг ингээд хураач хүмүүсттэй энэ муу гэрлээ мэрлээ гэж хаад. Тэгээ дараагийнхтаа ирэн чадахгүй. Тэгээ ичсэн чинь нэр тэр үед нь уран үг гэлдэг юм байна. Юрита нөгөө зарцсан. Юу тоглоно штэ? Мууш тоглоно штэ тий. Бас ингээд ихнээс нь ингээд хожоод мөнгө нь хургаал ирэнгүүт ардааснаас та нэрэ байсан хоолных нь мөнгөний минь аваа явуулчлаа. Юурны минь хоолны мөнгийг аваа явуулчлаа. Юу ерөөл хийлэг. Би бүрсэндээ санаа зовоод гим ийцэн юм шиг. Тэгээд дараагийнх дээр нь алдаад эхэлж байгаа юм чинь. Йоо. Мөнхөө хаа энэ яг мөн үү гэж гинэ. Юу?
Энэ харин юу яваад ярьж байгаа. Мэдгүй. Манай мугатыг дуучуу эсвэл уран цэцэн үг. Намайг чамаас мөөгийн энэ мөн үү гэж асуух гээд. Чамайг тийх гээд байгаа юм уу? Мэдгүй. Чи яг юу яриад байгаа юм бэ? Мөөгийгөөс би заримдаа тийм үстэй үгүй үстэй тийм үгүй юу гэд асуудаг штэ. Тэрийг л асуугээд байгаа юм шиг штэ. За энэ Юу гэж. Би ойлгосон. Чи намайг ойлгосон уу? чи уран цэцэн тайлбарлаач надад. Ойлгомжтой тайлбарлахгүй чи. Энэ урака өөрөө аюу тийм сони юм биш үү? Дриллээс аюу сонир яаж та. Нэг хоёр байж идэх гээд байгаа юм дээ. Манай тэр нэр манай ажлынхнаас хамгийн уран цэцэнд одоо чийл баг та. Уран цэцэндээ л орох нь. Тий ч одоо тэгээд гэрэлгээгээ цэцруулаад яриад. Бид нар зүгээр таг. Ингэдэг аахгүй. Одоо манай бүр сайн найз нар бол тийм мэднэ. Би ер нь ингээд жоохон ингээд энэ муудад ирэхийнхаа алдад шүлэг уншдаг. Тэнгүүд за нүгэр яг ууч яа юу гшүү гэдэг аваа яадаг. Мэдгүй гарууд нь болохоор хаста гоё ингээ уншуулаа нөгөөдг нь хөөрөөд уншаа. Тэнд хүн баясгаа зогсож идэг аахгүй. Тэгж бодох ёстой аахгүй. Тэгээд та нар яасан байх нь аваад явах нь нэртэй манайхаа. Бид нар л тоогч гэж тийм чи ганцаар гэж юм. Ажлынхандаа энэ чинь нэг компрессор тохиолдсон юм аа. Мегаватцдаг чинь бол мэрэгжлийн жүжиг чинь тэнд нөгөө нэг галын наадам дээр ямар полинач илээ галинач илээ нэг юм амарлаа шүлэг уушс би дондор норстой. Би нэг ихтэй бас мэдсэн шүү дээ. Санж гинөө. Тэгэхэд урлагийн онгод нь ороод ирсэн байл гэж бодсон шүү дээ. Гүү. Хоёр цэцэрлэгээ өгч байгаа. Ялаацалтаа би. Яг модог байсан бол хизээш тэгж явахгүй цаач. Яа. За гэрэл гээгээ затруулсан гэгэн сайхан өдрийн мэндэ Баска ахыг баг хамт олноороо сайхан өнгөрүүлээрээ гинэ. Одоо бидний цэцэн үгээд ийм л ах юм да. Тэр уран цэцэн хүмүүс тэр агийг аамаа бол юу ах вэ? Энэ хурим найранд өргөддөг байна. Тийм хүмүүс одоо ер нь сум мумд бол 1 2 л нэрээ. Цөөхөн тий. Суманд ямар хүн байдгүй тийм. Мэдгүй. Би ч одоо сумаас хараад 20 жил. Одоо тийм хүмүүс ч од шүү дээ. Тийм нав хүүхд тахт бол тийм хүн байсан. Ингээ заллаганаар явдаг. Тийм. Тэгээ ингээд зүгээргээл шууд ороод нэр усыг хэлэл болоо. Нэрийн жилийн хэлдэг юм. Тэгэл болоо. Бусдыг нөөр тэгээд орсож. За би хин билээ гэдэг юм. За ийм хоёр хүн гэрэлж байгаа шүү. Тим жилтэй. Ягаад тимд жилийн асуу дандаа. Ямар жилтэй хүүхдүүд ингэ. Тэгэл тэр үтийн хэлбэр машин зориулж хүртэл ерөөл хэлжсэн л гэсэн. Шинэ машин аваад ирсэн чинь. Тийм өнгөтэй Шинэ хэл өнгийн орж ирсэн оны нийлдэгээл болоо. Би заяа шинэ жилийг бол бүр оюутан байгаасаа л ингээд хөтөлсөн шүү дээ. Тэг хөтөлдөг гэсэн ингээд тим юм бол зүгээр асуулт аваа явчихсан заяа. Ганцхан миний чаддгүй юм хурим. Тэр чин бол айгу том. Одоо өргөний талаас гарч ирээд уулзаа хүнд наав нь уулзаа хүнд нэ. Тэдний чин зүгээр ч хэлэхгүй ингээд яг тэр нөө уран цэцнэрээр ярьдаг хүмүүс чинь амар ярьдаг. Яа надаар хөтлөл алдаа. Хой гараад ир. За хашаах минь тэгж найр надан бослуудад юу гоо. Баг танаас бол зодоо болоо. Тэнгүү ч нажилтаагүй аа. Нажилтаагүй найр гэж байдгүй маа гэж. Гөө тэр шинжилж гисэн нэг юм тийм. Ямар цасан бодсон яг. Тэрийг ингэж бүгд дөөш нэ. Тэгээ ингээд цас бодраа яасан гэж. Ого тэр чи ингэдэй. Тэгээд 5 минут уншаад. Ээлжтэй эргэтэй юмтай ээлжтэй. Тэгээ ямар засан юм. Яа тэр юмаа идвэр. Тэгээд захирал дахиад 10 минут ярина. Чанга шүү. Ого тэр чи ингэдэм юм уу хата. 20 зууны барай, 21 зууны гараа өө тогшиж хүлээсэн өдрүүл нь араас. Арга билгийн ясаар гэж яагаад ихлээ. Гэрлээ зүгээр компани нэр хаягийг хэлдэгээ. Тэгээд захирлынхаа нэрийг хэлдэг бада. Гүцээ дуусаа. Тэр үл зүгээр л залхаан цэвэрлсэн. Одоо тэгээд
тийм да. Шинжид болгоны ингэж явдаг бас. Гүг тийм бол одоо надад хөдлөж. За уцаа идсгээ. Яг тусаа. Тэгэнгүүт хамгийн амар нь ингэж захлаан цэрлүүлтэнд орж ирсэн хамгийн аимшигтай ардаас нь нөгөө нэг ананастай дахиад юм шүү дээ. Гөө үсгэд бол яах вэ? Юм айтмээр хүмүүс ингээ хүлээгээд идэв шүү дээ. Тийм тэгж яах чил тэгэл 5 минут ээлжлээл цас бурдраалыг гэж хүлээх юм шаалаа шүү дээ. Шинэ жилийн тэр бүрхэг гэрэлчин уг нь тэр учиртай шүү дээ мөг яхаа. Өдөр маань 17 цаг 26 минут болсон. За нэвтрүүлэг маань хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн байдаг Сава Сибирийн жимсний чанамал ажиллаж байгаа. Өнөөдөр жимсэн нэг барина оруулж ирэх нэг барина. Өдөр Калиного үлдсэн байсан Тийм Калино үлдсэн. За үлдсэн Калинового тайлбарлаад юу гэдэг бүгдээрээ. Гүү тэрийг ингээд онгоолохоор нэг юм нөгөө яг чацраг нэг уухаар өнөртдөг штэ тий. Тэр шиг өнөртдөг тий. Хотлоо яриад дээ. Өчигдөр номын ийдсэн. Уга хашаахаа намайг идчих би яг хажууд нь байсан. Байхгүй юу? Тэнгээс яг нэг тийм одоо юу хийндэ эсгэлэн тэгээд нэг жоохон утцсан өнөр өнөртөд байдаг байхгүй юу? Шцаргаас яг нэрнгээсээ эссэн өнөр өнөртөд байхгүй юу? Тэгээд Калинагаас яг тийм өнөр өнөртөд тэгсэн чинь бүр үйлдвэрээс нь бүр ингээд энэ зүгээрээ яг нөө байгалийн гаралтай жимс болохоор яг ийм өнөрт нь гэхдээ нөө хутгаад ингээ хутгачих тэгэхээр ингээ үнэр нь байхгүй болчихно гэдгсэн байхгүй юу? Гүү хараа тэгээд тэр амтан зүгээр өнөө гэрэл хоёр ийдсэн. Зүгээр айгуу гоо чихэрлэг юм байлээ. Би хардаа тэрийг усанд хутгаж хийж уух айгуу дуртай. Тэгэхээр бүр илүү гоё амтан. Уснаас ч өнөртөхгүй. Үгүй. Тэгээд яг үнэр нь яг нэг тийм жоохон хурцтай. Тэгээд тэрийг ингээд хутгаж агаад ингээ уучаар ямар ч асуудал байхгүй. Амт нь бол зүгээр яг гоё амттай. Хятадд тэр нэг амар үнэтэй жимшэдэг чи идэж үзсэн үү? Ямар өнөрлж мэдхгүй ямар ч юм. Тийм. Гадар өргөстэй юм шиг үү? Гадар өргөстэй юм шиг үү? Тийм. Яг юу шиг те. Юу шиг. Бас. Тийм үнэтэй жимс байдаг л гэсэн. Тийм үү? Яг мэд. Нэр шүү. Гэхдээ айгуу сайн жимс. Амар үнэтэй. Тийм үнэтэй сайн жимс гэсэн. Тийм ер нь сайн жимс тийм ээ юм шүү. Чанар нэгсэд тасмаа. Жог эвгүүтэй тийм шүү өнөр. Чацраг нь ч одоо чухмал өстэй нэрээ. Тийм штэ. Тэгэхээр чацрагын нэг сайхан үнэтэй жимс биш штэ. Тийм яг үнгээ идэхэд юу сонир үнэтэй байгаа юм бэ гэж тэгээд жимсний хааштай уулна бол. Тэгээ одоо Монголд ч сайн нөгөө нэг ковид гээд цэцэрэг нь аарт идэж од болсон шүү дээ. Оросод одоо яг энэ калена тэгж од болоод байгаа юм тийм. Харин. За хараач надад хараач Орос Казахстанд өргөн эргэлдэг. Өнөөдрийн байдлаар Казахстан улсад тархаад буй ковид-19 өвчтөд тэмцэхэд урьдсан цэргэж энэ жимсийг түлхүү эргэлж байгаа талаар бичиж тэмдэглэж байна гэж байна. Эрдэмтэм эргээд. Эрдэмтэд тэгж нотлжээ. За тэгээд Сава брендийн сургуулийн хэсэг эрдэмтэд аваа. Сава брендийн албан ёсны түншээр Баян хөгсрөх компани ажилладаг. Харилцаа усныхын дугаар 7711 87T6 8011 87T6. Тэр дэлгүүрл ороод нэрээ барины хэсгээс бол зүгээр хар тагаар нь хөөчмөр юм бэл. Тийм яг үнэ. За өнөөдрийн манай яа нэг зэд уран цэцнэр ярихнаа гэж явж байгаа. За шүлгийг нь сонсож ангааж байгаа таслах юм байна л да. Нэтэргээд байгаа. За мөгийн унгалдаа нэвтрүүлэгт ажиллаж байлгүй гинэ. Тийм. Ер нь бол яг би унгалтай байсан. Тэгээд хатуу гэрээтэй хилж болохгүйгээд. Тийм үү? Үний юм уу? 10 жилийн гэрээтэй байсан шүү дээ. Хүй нэрнгээ чи амар хатуу гэрээ. Чи тийм унгалтай юм уу? Үгүй хүмүүс мэддэн шүү дээ. Бид нар мэддэггүй шүү дээ. Та нар асуугаагүй юм чи. Та ямар амир бид тоодгүй юм байх гэсэн. Чи магтагдсан шүү дээ. Одоогоос 17 8. Гэтэ хайртай унгалдаг амар олон хүн дуурайсан заяа. Ялангуяа унгалдааг нь ч мэдэхгүй байна. Бүр нэг хөтлөгч чинь бүр яг дуурайж байгаа. Тэгээ би л авдیں۔ Тэр жоохон нэг ардгар өстэй нэг тэр хөтлөгчийг л синийг нэг тэр хөтлөгчийг эхний 5 жил л хүмүүс мэдээгүй сүржигнэл. Үгүй та бол унгалтай шиг ярьда. Нэр юу вэ? За яриад өгч. Гүг болохгүй шүү. Үгүй хараа болохгүй юм. Үгүй энэ баасан ч хишлэр галдаг хүнд үнэхээр баярлаа. Энэ хүн тэгээ чамаа яаж мэдсэн бэ? Харин тий яаж мэдтээ? Хүмүүс мэддэн шүү дээ. Тэр чинь задарсан шүлөөтэй л байсан. Бид нэр дотор ингээ хамт 3 жил ажилласан хамт олон мэдгүй хахад ямар айхтар юм бэ? Чи од юм биш үү та? Хинч намайг таниагүй шүү дээ. Тэгээд унгалдаг гэж яг юу юм? Аха нэг утлаа юу гэж тэгж идэх юм. Юу тийм ямар нэг на гэж яриад идэв юм аа. Унгалтай гарч явах чи би ажилгүй явж илээ. Яг та унгалтай гэсэн хийх юмсан гэдэг.
10 жилийн юу дээ. Унгалдаа гээд одоогоос баг 17 жилийн өмнө айгүй алдартай хүүхдийн нэвтрүүлэг байсан. Нэг юм унганы чихмэл тэгээ ингээ яриад байдаг байхгүй. Тэгээ тэрний ард хин дуу оруулсан тодорхойгүй. За Улаанбаатар хотод маань 17 цаг 31 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. За яанаас та мөгийн нэр унгалдаа гэдэг. Итгэл ярих юм нэрээ. Яа. Наач Ахлаш нэрээ. Харин бүр шоконд оролдог шүү дээ. Бүр шокруулдаг шүү дээ. Үгүй болохгүй гэж юм байна. Йоо нэр. Тийштэй хичээл би тэгээд болохгүй гэх шиг. За эхний сонсогч 88 10 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За сайн байна уу. Сайн байна уу. Заараа минь Орой минь. За уран цэцэн гоё ярина шүү. За уран цэцэн гоё ярих нь яг сая утас нэгдлээ гэхэд санд минь утсаа аваад сандран залгах сайн. Сандран. Ятгах машин барьж байгаа. За уран цэцэн ярихгүй бол одоо бодон таслая да. Хичээнд байж залгалаа да. Тэгж арай тасахгүй гэдэг. За хүндлэн яриаг чинь сонсъё доо. Энэ үгүй. Та нарын наасрыг давж гарах нь уу би? За. Бэнэ. За сонсч. Байна. За. За. Би яг нэвтрүүлгээ дөнгөж саяхан тавиад амжилт залгалаа. Яг юуны тухай ярилцж байна? Оо. За. Уран цэцэн ярих нь гэдэг сэдвээр ярьж байгаа. Уран цэцэн ярих нь гэдэг нь үү? Тий. За, ер нь бол найр наадам дээр тэр дуу хоор уран цэцэн ярих нь бол миний хувьд хитийдсэн асуудал. Яг зүгээр нэг тийм болсон манай нэг найзын одоо талигаач болсон нэг манай найз яав. За. За тэр нэг хормонд очиж л дээ. За. Тэгээд бүргэний талаас бишээ бэрийн талаас нэг үг хэлэх болоод тэгээд яг ахмад настаа таачиж. Аа. Тэгээд тэр ах маань босоод хондогтой арх бариад 3 дуу дуулах байсан юм байна. Дууны дугаараа ая явах хэрэгтэй байсан чинь манай хүн босч ирсэн ээ. За ер нь манай удамд дуу дуулж ирсэн түүх байхгүй гэдэг. За. Тэгээд дуулаагүй юу? Тэгээд мэдээж тэгээ хэлчихэж яаж дуулав. Түүхээ. Тэгээд подкаст хүмүүс яаж чаддгүй юм бэ те? Яа, тэр Тэгээд яг би бол дотроо бол тэр яриаг нь дотроо боддог. Хэрвээ над дээр тийм юм ирвэл нэг тиймэрхүү юм хэлээд ерөөсө дуу дуулахаа бодож зүгээр дууныхаа утгыг нь ярьчих гэдэг. За баярлалаа. Уран цэцэн талаар тийм л бодсон да. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. би хараа айгу гоё хэрэлддэг хүмүүсийг хараад атаархдаг байсан. Яг нөө тухайн цаг мөчид гял сэтгэл Тийм тий. амар гоё үг гарч ирдэ. Гоё биш л дээ. Яг нөөрэ буцаад хийсэн тий. Айгу холбосон үг дөө. Холбосон үгүй Амар тий. Гэхдээ хэрэлдэж чаддгүй хүмүүс ингэдэж шүү дээ. Юкс үгээ. Тэр чи тэгээ юкс үгээ гэдэг Бүр яг байхгүй. Хэрэлдэж чадахгүй нь үг байхгүй. Тий. Үг. Тий. Тэгээд тий чи хэрэлдээ дуусны дараа хэрүүл загнуулаад дуусаад амар гой үг орж ирдэг байхгүй юу? Бүр амар сайн. Би нэг кондуктор нэг залуу загиж яхаг гэл би сонсоор зүгээр шүү дээ. Өмнөөс нь зүгээр дал дургшихсан. Йоо, араа зүгээр яаж болохгүй юу? Яа, яаж тэгж амнаас тийм үг гардаг юм бэ? Гэтэ автобусны кондуктууд бол угаасаа алдартай шүү дээ хаа. Амар яа шүү дээ. Үнэхээр тэр уран цэцэн үг бол байна. Манай дархан л авдаг ичээ орлоо гэд угаасаа бүр алдартай. Энийг бол би энүүгээр зарласан ч зарлаагүй ч манай дарганыхан мэднэ. Сүүлдээ хотаргоо өрөө орно гэж явдаг болсон юм. Шар үстэй гэж одоо манайхан мэдэндээ тэр бол бүр алдартай. Стахил ам күсгдэн гэж авдаг. Нэр хүмүүс байна те. Гацдаггүй те. Хөө гацхгүй шүү дээ. Тэр чил амар юм. Тийм. За Улаанбаатар хотод маань 17 цаг 35 минут болсон. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Уна брендийн Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний зам супер хариуцлагч ажиллаж байгаа. За би одоо гой супер хариуцлагчаас та гуравт одоо жоох ашиглуулъя да. За Агаар за ариутгаараа. Одоо энэ микзиг бас бүх юм ариутгагдчихж байгаа шүү дээ гоё. Яа тэгвэл энэ чинь
Өнөр нь бас ийм гоё спирт агуулаагүй. Бүх төрлийн гадаргуу гэхлээр ширээ, сандал, байруул, компьютер, машины өрд гээд бүх юм. Тэгээд гар, тэгээд дээрэс нь агаарыг ариутгах юм. Супер ариутгах байгаа. Амруугаа цэцруулах юм уу? Чи мада хүүхдийн шүдний оорол амаа угаад байсаа. Яа шүдний аваа нь бол гоё юм бэлээ. Би угааж үзсэн. Мөгийн угааж үзнэ гэдсэн угааж үзнэ үү? Үгүй угааж үзээгүй. За Мөнгөта чи эдний нөгөө нэг гарын үсэн сон байнга хэрэглэснээр таны гар одоо уян надрахаагаас гадна нэлцэнхээ болсон. Өөрийг хэрэглэж үзүү. Өөр гар авирдагч. Тэгсэн шүү дээ. Тэгсэн чи яаж шууд гар хураачил. Хуураач байна. Тий. Миний хайрс ер нь хураач тий. Ер нь. За тэр нь ямар компани ямар Юу байсан? Нөгөө нэг биеийн шингис хамбал усанд орохдоо хэрэглэдэг. Тийм том савтай нөгөө хямд гээд авцсан юм шиг том савтай солонгос. Тэгээд тэрүүгээр ингээ угаасан чи бүр ингээ арьс ингээл таталтаад. Тэгээ эргээд энэ савнгаар угаал зүгээр. Тэгэл болбрай зөөл. Чарлахгүй. солонгосын компани. Миний сонгол надад. Үнэхээр сайн чигшүүлдэг юм аа. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та бүхэн 8017 43 73 болон 8011 43 73 гэсэн аваарай. За орон нутгийнхан бол 8810 81 26-аар уцтаад за энэ бүтээгдэхүүнүүдийг бас орон нутг руугаа авах боломжтой байгаа шүү. Дахиад хэлж өгье 8810 81 26. За ингээд нэвтрүүлгийн мань хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв уран цэцнээр ярих нь гэж байна. Чи ангаах сургуулийн урд талын түүцний эмээ өвөө хоёр бол бас хил амаар гүйцэтгэхгүй ангаахын мэдэндээ гинэ. Гэтэ нэг газар нэг тийм хүн байдаг те. Өнөөдөр би бас нэг төр нэг дэлгүүр рүү гараад дэлгүүрээс юм авах гэж тэр дэлгүүрийн эмээд бас тай хөөрхөн бас уран зүг зэгнүүлчихэд гарч ирсэн шүү дээ. Би 8 дугаар ангид байхад хөдөө эмээгийн дэ очиж цагаан сараар анх удаа хөдөө шинэлсэн чинь баахан залуучуудаа цуг айл гэсэн чинь нэг нь сохтоод тэгсэн чинь зүгээр ингээд сохтон гот шууд бүх юма дуулаад ярьдаг нас. Тэгээ нэр тэгсэн чинь хүмүүс тэр нутгийнх нь бүр мэддэг нэс. Энэ мөвч дингитий гэл. Тэгэл ингээд аялгуулаад дуулаад яриад ирсэн. Тийм үү? Тэгээ сохтохороо тэгдэг гинэ. Дөөр болчдөг юм үү? Яг дөөр болчдөг. Тэгээ ингээд бүр ингээд айлд орж байгаа байхгүй. Тэнгууд хүмүүс мэддэг нэс. Оо энэ мүү өвч сохтохоор ингэдэж шүү гээл. Гэхдээ ямар гимгүй гоё юм. Оо тийм харин тийм. Тэгэл ингээд юм яриаш тэгтээ ингээд дуулаад яриад. Ямар сонио авьяасаа надад. Хинжүүлээ, лавг хинжүүлээд. Нэг дэв залуу байсан. Уг нь залуугаа хүн. Аха, цаашаа суугаа хаа жоохон. За. Яа, манай мөгийг халахлаад байна. За, дараагийн сонсогч 99 цэг тавтаа дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Бэнэ. Амаа. Оо за. Сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Гигээ өдрийн гэж. За. За гоё уран цэцэн ярина те. За уран цэцэн ярина гэсэн тэр яриа байхгүй. Гэхдээ манай эхнэр бол амар уран цэцэн ярьдаг байхгүй. За. Тэгэл нэг муу шиг тоглоод асуудалтай. мод одны гүгэл ирэх юм бол тэгэл 100 өрхгүй насыг цусын олноо гэдэг. Яасан. Тэгээд нөгөө хамгийн гол нөгөө алтны дэлгэд гуйг шаарлна гэхээр тэр би тэр тоглоомд дургу болохоор сурахгүй маа уусан сурыг гэд хажууд нь ийг суухыг тэгэл мартчих юм биш. Амар хилдэг байхгүй юу. За тэрнээс дахиад ганцыг хэлчихтэй. Одоо миний ганц тогтоосон үг нэг юм. 100 өрхгүй насыг цусын олноо гэж хажууд шаарлна. Тэрнээс гадна ханах би доронтой сонсч л да сүхбат төсөж хараад үчиг явахгүй. За эрдэр дэгний албаныхаа хэлнэ. Өнөөдрөөс баян онгор сонсохдохгүй байл гэдэг хэлээ. За ойлголоо. Баярлалаа танд. За. За. Дорндоос орчиж байгаа юм тий. Тийм байна. Оо за. Аргаа даргаа 8 аргал төдөг модон савар. Юу лээ. Одоо тэр санагдчихээн тэгэл болоо. Энэ лалаа гэж амар гарч ирээд байгаа юм. Одоо ингэ санаад байна. Хөө ингэж штэ. Тоор үнэ хэлсэн байна. Нөгөө нэг юг жимсний үнийг тэр үнэртэй одоо хятад жүүзүү гэдэг жимс гинэ. 2 3 хүн тэгээ өвччихэж. Тэгээ бас дурьяан гэдэг жимс байдаг гэж байна. Тэнгүүд тэр үнэртэй жимс чинь үнэтэй бас амт нь үнэхээр гоё. Тэр жимсний гамбар нь хятад маш мод болсон. Энд тэндгүү зарагддаг гинэ. Тий, жимсийг үнэрээр нь битгээд дүгнэ. Миний калинаг битгээд үнэрээр дүгнэ. Хүнийг ч үнээр.
ихтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Банан. За Рамин. Зөөрэмэн дөрөг дааг 75 бариу уулчтай ботго хөхтэй борлоо үцүүтэй төлөвшүүлтэй тарган давтай намар цацгааж байна уу. Одоо хариулт нь аха. Зүгээр ядаж Хүн чанар хүнлэг сэтгэл хүүг зантай байна уу. Яа. Баахан малгүй хүмүүсээс баахан мал. за тэгэхээр н одоо ингэдэг штэ хүний сайхан сэтгэл ямар юм байна гэдэг үлээ. Буцаагаал асуултыг нь хариулт болгож хэлчихдэм байх. За. Хэлдэг нэг хэдэн үгнүүд байт юм уу. Тэгэл яг тэрийгээ санаал сая залгалаа. Жохом уран цэцэн нөхөр ороод ирлээ гэж байна. Жижүүрийн хэдэн үг вэ? Жижүүрийн хэдэн үгтэй. Яг хоо жижүүрийн үгтэй байсан ч болж илээ те. Гоё штэ. За тэгвэл жижүүрийн үгнүүд чинь дууссан уу? Гоо баахаа. Хондгоны үг ерөөдөө үг гэж нэлээ өгнөх. Гүү нэр хондгоны үг хэлээдэх нэг. яа захиад өгч За тий. Гоё штэ. Ухтгоно бүтээлэр дөр уран зэтгсэн амжилтаар баян гэгэн гэрлэр гэрчнэж гэрэл тоёноор ухаан цэдэл явцгаагаарай. За тэгэд өрөхөө хаана байна? За өргөө. за ерөөлөр олгээ. За холбогдсон баярлаа. За баярлалаа. Яг цагаан сураар ингэж асуухаар аха тавтаа орлоо гэж. Яг нөгөө нэг ахмад настай хүмүүс ингэж амар лаглаг ингэж нөгөө хөргөө хөрн. Аха. За байж байгаа энэ. Чи тэг ядаж yes. Yes, тавтаа. За байж байгаа энд нэг хүн номонд явж байгаа алин зүгээрээ газ хариу гинэ газ хэсгийг хэлхээс нөгөө топ 5 чинь юу лээ? Гүзээлцгэн. Нэрс Бөөрөлцгэн. часраг нь бөөрөлцгэн үхрийнүүд те. Үхрийнүүд. Аль нэгийг аваарай. Нараа пөрөв. Ядраг. Үхрийнүүдийн аваарай. За дараагийн сонсогч 80-79-тэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За Рамин. За Рамин төргий. За гоё уран цэцэн ярина та. Дамп моточиг даалуултаа үгүй яаж мэднэ гээл тэгээд. За баярлалаа. Ой ингэ дуусчихсан. Уран цэцэн ярих бол гэж одоо тэгээд Саний үний хэлсэн нөгөө нэг хүрлээгээ тоглосон хошин шог гэдэг аахгүй юу? Тэгээд нөгөө нэг даалуу тоглож байгаа хожигдчоод хамгийн юм аал үртэй гів гинт ингээл лэж байна. Дамп туучиг даалуу үлдээс би яаж мэдтээ ингээд. Тэрний хэсгээс явлаа л та. би нөгөө даалууны юу гуншин уншаад хахад гэж байгаа юм болоо гэж бодлоо. Нэг ийм даалууны гуншин сайн уншдаг хүн байвал орж нэг хийлүүл тээ. Бүтэнгийн гоё хэлчихсэн. Урсдаг шүү. Найр наадам бол за яах вэ? Бэлдэж уншдаг баг. Тэр хэрэлдэгтэй үг үйлдэл нь бэлэн хүмүүсийг л гаахтیں۔ Үг нь их бэлэн бодож амжаагүй байтал хэрэлдэж байснаа загнуулчихдээ шүү дээ. За дараагийн сонсогч 8827 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Өнөө. За Рамин. Рамин төргий. Нөө ирэм мөн үү? Мөм. Ёо танаасаа холбох юу болов? За гоё уран цэцэн ярина штэ. Мэдж байгаагүй. Уран цэцэнгээс би нэг сони юм хэлэх гээд танаас унгалдагч чинь би ингэж мэднэ гэж хэлэх гээд. За. Та нарыг уран цэцэн унгалдагаа жоохон ярьж үзүүлэх гээд. За. Нөгөө нэг ийм байгаамаа. Би нэг унгалдагч ямар хүн гэдгийг амар сайн мэдтий. Чинигийн найруулагч хүн байдیں۔ За. 40 гарсан хүн байдیں۔ Тэгээ аюу олон жил хийж намаа бага байхад хийдэг байсан. Тэгээд би өөрөө нөгөө нэг жоохон унгалдаагаар ярьж жоохон чаддаг гэж манай намайг хэлдэг болохоор би зүгээр ингэж одоо анх удаа л ихэмтэй ярьж үзэж байгаа юм. Тэгээ унгалдаа болж үзүүлэх гэж байгаа юм те одоо. За тэгээд сонсон уу байна уу. За тэгээд таалан саяхаарай. За. За ингээ манай ингээ синий унгалдаануудаа та бүхэн нэг маяг 18 дагаас өдөр бүр Ямар мөрдөг юм бэ? Гэтэ хүмүүсээс унгалдааг нэг хэсэг чапи байсан гэж ярьдагсан. Тэгвэл синийг нэрвэж байсан юм биш те? Тийм ээ. Синийг нэг өндөн нариулчод байсан. Тэгээ би нэг найзтайгаа ярьж байгаад нэг сүйдэг хүнтэй химбэлэн зурагтаа тий хэлбэг дээр. Энийг хэлэхэд би өөрөө жоохон том бидээ бүднүү харан байдаг болсон ингэж яхаж байгаа ичтэй.
Намаа ингэж ярьчих манай хитэн найзууд юм бидэн тэгээ сонсож байгаа бол сайн байцгаана уу гэж. Ноо за баярлалаа. За мундаг баярлалаа хөө. Би ч гэсэн төсөөлсөн чи сонио санагдчих. Том бүдөө хар. Тэгэж ярихаар. Яа цаа энэ хүмүүс та нэр амар үнэтэй авдаг байж тээ мөөгийн. Яа бөөн шок боллоо. Чи зөндөө одоо хүмүүсийн шок боллоо. За. За энэ өнөөдрийн манай Янаг яхаа нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 450 дахь удаагийн дугаар маань өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа тавг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Эмжил радио 88.3 тоноор хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Эмжил радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 9-р сарын 21-ний даваа гарагт 451 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна Брендийн Мале Моле шүдниё. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаад дээ. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Мале Моле гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болох заргантай шинээр гарсан. Бас хөөсөн савн гар нь миний хүч нь дуртай нарга гуугааж байгаа штеп. Шүд цоролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хүшиг оогоо байнга эцдэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм биш үү? Харилцагчны дугаар 80 43 73 80 11 43 73 орон нутгийн дугаар 88 10 81 26. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал. Оо, харин дууссан байж дээ. Яг гой талах идэх гэж яах чинь дээ. За би аваад ирлээ. Хөөе, эн чинь шинэ барин нь штий. Ер нь жимсний чанал гэдэг юм даг хүүхдүүдтэй. Манай хөглөөний цайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирээс бидэнд илгээсэн классик Сава гэдэг жимсний чанал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янз шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд ишдэг багтаач хүний биед ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг амин гэмүүд бэсэг төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаасаа ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс өрсөн зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алив би нэг үзье да. Сава брендийн албан ёсны түнш хөгсөрхийн оргил групп харилцаг утас 7711 87 7711 87 Янаг яах вэ? Нэвтрүүлэг, хөтлөгч гэрлээ. Хаш, мөнхбат, номд цэг. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3